сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн явааран дээр ашиг зөвлөж байна. Подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид нэр 12 дугаар ангид төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдаа зориулан эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсрал, ашиглалтын техникч, электроникч мэргэжлийн тухай ярилцгаа. Анагаах ухааны сургуулийн радиологийн техникийн багш, техник ухааны магистр Мягмар Наран багшийг урьж оролцуулаад байгаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэрсэн багштай баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр багшаа энэ мэргэжлийн тухай бид тайлбарлаж өгөөч. За юуны түрүүнд энэ мэргэжилтэнг болохоор олон улсад болохоор biomedical equipment technician гэж нэрлэдэг. За эдгээр мэргэжилтэн маань болохоор одоо эмнэлэгт болон эмнэлгийн байгууллагт ханган нийлүүлэх байгууллагт одоо яг эмнэлгийн томод хөрөмжийг анх одоо угсраад за тэрнийхээ үйл ажиллагаа функцийг одоо шалгаад тохируулаад эмнэлэг зөвд хэрэглэхэд бэлэн болгоод ийм сувлагчтай ингээд бэлтгээд тэгээд мэдээж ашиглалтын явцад ашиглалтыг нь хянаад тэгээд ямарваа нэг одоо эвдрэлтэй алдаа гарвал тэдгээр юм засварлаад буцаад хэвийн үйл ажиллагаанд нь оруулж өгдөг мэргэжилтэн байна. Манай одоо энэ эмнэлгийн томод хөрөмжийн угсрал ашиглалтын техник электроникч гэдэг мэргэжил маань болохоор манай улсад болохоор мөн адилхан яг эмнэлзэн багийн гишүүн болж явдгаараа онцлог нэг үгээр хэлбэл одоо ийм сувлагч эмнэлгийн бусад мэргэжлүүдтэй одоо яг олон мэргэжлийн багийн гишүүн болж ажилладгаараа онцлог мэргэжил байгаа. Тухайлбал одоо жишээ болгоо ярихад одоо мэслийн тоног хөрөмж одоо мэслийн баг байлаа гэх мэслийн тоног хөрөмжийн үйл ажиллагааг аюулгүй байдал хэвийн ашиглалтыг ханган ажиллах тэдгээрийн торгоо хяналтыг хийдэг энэ мэргэжилтэн бол энэ эмнэлгийн тоног хөрөмжийн угсрал ашиглалтын техник электроникч мэргэжилтэн байна. Энэ мэргэжлийн маань одоо бусад мэргэжлээс ялгарх давуу тал онцлог нь маань. Тэгэхээр түрүүн дурдсанчлан одоо ингээд олон мэргэжилтний баг дотор гишүүн болж ажилладаг эмнэлзэн багийн гишүүн гэж ярьдаг бүр олон улсад. Тэгээд одоо жишээ нь мэсэл хиллээ гэхэд энэ мэргэжилтэн маань бүх одоо аппарат тоног төхөөрөмж ашиглаад бүх тоног төхөөрөмжийнхаа үйл ажиллагааг нь шалгаад тохиргоог нь хангаад яг мэслийн туршид эмч сувлагчтайгаа баг болоод ажилладаг онцлогтой. Ганцхан мэс салхи гэхгүйгээр өөр бусад маш олон төрлийн эмчилгээ онцлогтой тоног төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Яг тэр дэндээ ингээд мэргэжлийн ажиллага маш өргөн боломжтой. Тухайлбал одоо хиймэл бүрний аппаратын техникч хийх, тэгээд эрчим тэмцлэгийн тоног төхөөрөмжийн техникч гэх мэт ингээд дагнаад мэргэшээд ажиллах бүрэн боломжтой. Онцлог мэргэжил байгаа. Ганц бас эмнэлэгт ажиллахгүй ханган нийлүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудад бас ажиллах бүрэн боломжтой. Тэр байгууллагуудтай одоо жишээ нь тоног төхөөрөмжийнхаа за Монгол улсад стандарт үйл ажиллагаанд тохирсон одоо ийм тоног төхөөрөмж оруулж яг техник төлөвтэй боловсруулаад за тэгээд судалгаа дээр хийгээд тэгээд Монголда за одоо манай стандартнаас ийм тоног төхөөрөмж оруулж ирээ. Тэгээд дараа нь оруулж байгаа мэдээж угсраад үйл ажиллагаанд бэлэн болгож өгчөөд за эмнэлгийн бусад мэргэжилтнүүд за энэ тоног төхөөрөмжийг хэрхэн хэвийн найдвартай үнэн зөв аюулгүй ажиллуулахыг сургалт явуулдаг сурагч бас болдог даваа талтай. Мөн гуравдугаарт нь одоо эмийн компаниуд ийм үйлдвэрлэх компаниудын одоо эмийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг заажлах боломжтой. За тэгээд сүүлийн үед бас эмнэлгийн хийн системийг бас давхар харилцах ажилладаг гэсэн онцлог. Тэгэхээр их хөрөх чадвартай мэргэжил юм тийм маш олон тал руу хөргөн гэсэн. Тэгэхээр энэ мэргэжил маань Монгол эрэлт хэрэгцээний хувьд ямар агаарай? Энэ бол одоо ингээд бид нар бол одоо 2011 оноос хойш яг энэ мэргэжилтэн одоо манай анхаахын шилжих ухааны үндэсний их сургууль бэлтгэж эхэллээ л дээ. За тэгээд одоо ингээд Монгол Улсын одоо стандарт мөдөж байгаа эмнэлэгт мөдөж байгаа стандарт дүрм журмууд ингээд шинжлэгдээд за тийм мөн дээрс хамгийн гол хүчин зүйл нь болохоор ингээд тоног төхөөрөмжүүд байнга шинжлэгдэж тэ технологи шинжлэхдээ тоног төхөөрөмж маш их шинжлэгдэж байгаатай холбоотой эрэлт хэрэгцээ сүүлийн жилд маш их чүгдсэн байна. За Монгол Улсын стандартууд болохоор одоо төрөлцсөн эмнэлэг, төв эмнэлэг тийм бид мэддэг нэгдсэн эмнэлэг гэдэг стандартууд байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор 100 тоног хөрөмжийн нэг техникч байна гэсэн заартай. Тэгэхээр одоо ингээд бас одоо өндөр өртөгтэй, эрсдэл өндөртэй тоног хөрөмжүүд ингээд эмнэлзүүд нэвтрээд ирэхээр тэр болгоны яг бие даан харилцах техникч хүмүүс маш хэрэгцээтэй болж байгаа. Тэгээд бидний судалгаагаар бол одоо гэм байлаа 600 гаруй техникч бол Монгол Улсын хэмжээнд бол нэг шаардлагатай байна гэсэн судалгаа бас байгаа. Тэгэхээр энэ мэргэжлэр эзэн суралцаад төгсөөд ямар ажлын байранд ямар албан тушаал дээр ажиллах вэ?
За сайхан асуулт байна. Тэгэхээр энэ мэргэжлэрээ төгсөөд одоо гарахаар бид нэр яг тэгэхээр эмнэлгийн байгууллага тий одоо яг түрүүний хэлсэн төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төв эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт болохоор эрчим тэмчилгээний тоног төхөөрөмжийг харьцан техникжуулж байна. Яалтаа тусламжийн техникжуулж байна. Тэгээд мэслийн тий одоо мэслийн багийн нэг гишүүн болоод мэслийн техникч болох бүрэн боломжтой бүр одоо сүүлийн үед бол маш их эргэлттэй байгаад байгаа юм болохоор шүдний одоо эмчилгээний төхөөрөмжүүдийг бас энэ хариуцсан ажиллах техникч маш хэрэгтэй. За ингээд эмнэлэгт бол яг ингээд маш олон нөгөө төрөлцсөн мэргэжлийн салбарууд руугаа салбаруудад ажиллана. Ханган нийлүүлэх байгууллага түрүүн бас хэлсэнчлэн нөгөө тоног төхөөрөмжийн одоо техникчүүдийн боловсруулах, угсрах, хяналт тохиргоог цааш нь хий очоод нөгөө эмч сувилагч нартай хэрхэн зөв ажиллахыг зааж өгөх сургагч байх боломжтой. Эмнэлгийн компаниудын одоо менежер тий тоног төхөөрөмж харилцан менежерийг хийх боломжтой. Гэхдээ мөн эмнэлгийн хийн үйлдвэрлэлийн системд бас техникч ажиллах боломжтой. Тэгэхээр маш олон одоо дотроос салж бүрэх ажил болно. Тэгэхээр энэ мэргэжлэр элсэн суралцахын тулд ямар элсэлтийн ерөнхий шалгалтуудыг хичээлээд өгөх вэ? Энэ мэргэжил маань бас андаа яран дунд таад анзаарсан бол одоо нас сурч анзаарч байгаа бол ер нь анагаах ухаан, техникийн ухааныг ингээ хослуулан ажилладаг. Их тав талтай. Тэгэхээр бид нэр болохоор мэдээж одоо энэ мэргэжлээс суралцахыг бол математик, физик, эсвэл хим, биологи, нийгмийн ухаан гэдэг эдгээр одоо хичээлүүдээс аль өндөр оноотой орно гэсэн суралцсан. Хэдэн жил суралцж байгаа юм шиг. За энэ маань болохоор 3 жилийн өдрийн ангийн диплом боловсруулах. За элсэж ороод сурагчид маань ямар нэгэн тэтгэлэг авах боломж байна уу? Боломжтой. Одоо манай амгаахын шилэг ухааны үндэсний сургууль захирлын нэмжид дэлгүүд байдаг. Энэ маань болохоор голч дүн тий одоо шаардлага хангахгүй зоёднууд мөн спорт урлагаар амжилт гаргасан оюутнууд гэдэг манай энэ мэргэжлэр одоо суралцж байгаа хугацаанд тэтгэлэг авсан оюутнууд их байдаг. Мөн засгийн газрын тэтгэлгүүд бас Тэгэхээр багш одоо ингээд сонсоод хахад дандаа тоног төхөөрөмжтэй ер нь бол харьцаад байна тий. Тэгэхээр ер нь бол ийм яг тэр тоног төхөөрөмжтэй харьцах орчин ер нь бүрэлдсэн байдаг юм лээ. Энэ одоо сургалтын хугацаанд болохоор амгаахын шилэг ухааны үндэсний сургууль одоо элсэн суралцж байгаа оюутан болгонд одоо эмнэлзэн дадлага орчинд бодит орчинд дадлага хийдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан манай энэ мэргэжил маань болохоор одоо амгаахын шилэг ухааны үндэсний сургуулийн 4 одоо үндсэн одоо бааз эмнэлгүүд дээр болон бусад одоо улсын эмнэлгүүдэд төрөлцсөн мэргэжлийн түүнийг дээр эмнэлзэн бодит орчинд дадлага хийх боломжтойгоор онцлог ижил төстэй мэргэжлүүдээс хөтөлбөрүүдээс юугаараа бас даваа талтай байдаг вэ гэхээр манай суралцагчид маань нийт суралцах хугацаанд 600 гаруй цагийн дадлагыг эмнэлзэн бодит орчинд ингэж хийж яг одоо гартан үйлдэлийг хийж гүйцэтгэж бодитоор одоо тоног төхөөрөмждөр ажиллаж тэдгээрийн усралт хяналт тохиргоо за тэгээд нөгөө сургалтыг явуулах тэр одоо орчныг судлаж мэдэж авдаг юм онцлогтой. Энэ мэргэжлэр шиг бусад ихтэй сургуулиуд одоо төгсөх юм болов. За тэгэхээр яг эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч, электроникч гэсэн энэ мэргэжлэр бол одоо манай улсад манай сургуулиуд бэлтгэж байгаа. Тийм Монголда ганц юм. Монголда ганц. За тэгэхээр хөшөө энэ подкастын төгсгөл та одоо 12 дугаар ангид төгсөөд том сонголт хийх гэж байгаа нийт сурагчдаа зориулж өгөх юм. За баярлалаа. Тэгэхээр одоо хэрвээ одоо манай 12 дугаар төгсөж байгаа суралцагчид маань эмнэлгийн орчинд эмнэлэгт ажиллах хүсэлтэй мөн бас техникийн ухаанд дуртай, технологид одоо дуртай одоо хобби байдаг бол шинээр зохион бүтээл, шинээр одоо техник технологийн одоо шинжилэл хийж зохион бүтээх тийм хүсэл тэмүүлэлтэй бол манай энэ мэргэжлийг сонгон суралцаарай. Түрүүн би хэлсэнчлэн энэ маань амгаах ухаан, техникийн ухаан, одоо бүр компьютерийн шинжилгээ ухааныг хослуулан ажилладаг маш их одоо хөрвөн ажиллах боломжтой, шинэлэг зохион одоо инновацийг нэвтрүүлэх боломжтой хөтөлбөр байгаамаа.